За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За товчхон мэдээллийг та бүхэнд өгье. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд баригдаж нийт одоо 69.5 тэрбум төгрөгийн тухайн үеийн ханшаар баригдсан эмнэлэг, мэдээд бас эмнэлэг. За мөн дээрээс нь 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл бүхий ийм одоо төрийн өмчийг хууль бусаар тухайн үеийн эрдэнэт үйлдвэрийн одоо удирдлагууд нэгж төгрөгийн төлбөргүйгээр хувьчилсан байдаг. За энэ асуудлуудыг бас өнгөрсөн хугацаанд мэдээлэл олон нийтэд хандаж төрийн өмчийг буцааж авах тухай асуудлыг хөндөж байсныг та бүхэн маань мэдж байгаа. За өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар засгийн газрын уралдаанд хэд хэдэн удаа танилцуулж, ерөнхий сайдад танилцуулсан. За ерөнхий сайдаас ч бас одоо үүрэг даалгавар өгсөн асуудлын хүрээнд энэ эмнэлгийг буцааж төрийн мэдэлд авах. Өөрөөр хэлбэл Эрдэнэт одоо компани өмчийг буцааж аваад эрүүл мэндийн яамны харьяанд одоо шилжүүлж бүсийн эмчилгээ онцлогооны төв болгох ийм одоо шийдвэрийг үндсэндээ гаргаж байгаа. За өчигдрийн засгийн газрын уралдаанд энэ асуудлаар бас өнгөрсөн хугацаанд хийсэн бэлтгэл ажил, хийсэн судалгаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар одоо засгийн газрын тэргүүнд танилцуулсан. За засгийн газрын тэргүүний зүгээс гэсэн бас яралтай арга хэмжээ авах юм үүрэг өгсөн учраас бол бас энэ хүрээнд энэ ажлууд хийгдэж байгаа. За тэгээд энэ эмнэлгийн одоо барилга байгууламжийг ойрын хугацаанд хүлээж авна. За хүлээж авахтай холбоотой бэлтгэл ажлууд бас төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар холбогдох байгууллагууд дээр хийгдээд явж байгаа. За хувьчилж авсан цагаас хойш үнэгүй хувьчилж аваа зогсохгүй 2016-аас 20 оны хооронд Эрдэнэт үйлдвэрээс нийтдээ 12.7 тэрбум төгрөгийг бас энэ эмнэлэг авсан байдаг. Үйлчлэг одоо хяналт хийх нэрээр ажилчдыг ингээд буцаага 6.6 тэрбум төгрөгийг эмнэлгийн төлбөрөө гээд Эрдэнэт үйлдвэр рүү шилжүүлсэн ийм асуудал байгаа. За тэгээд төрийн өмчийг бол бас үнэгүй авчдаг. Авчаад одоо дээрээс нь дахиад бэлэн мөнгөөр одоо төлбөр тооцоо нэрээр өгсөж хувилдаж их хэмжээний хөрөнгө авдаг. Тэрийг одоо эмнэлгийн төлбөр мэтээр буцааж хагасны төлдөг ийм асуудал өнгөрсөн хугацаанд явж ирсэн байна. За ингээд өнгөрсөн бас хугацаанд энэ хувьчилж авсан байгууллагт нь буцааж өгөх шаардлагыг өргүүлэхэд бас 30 сая орчим долларын нөхөн төлбөр авахгүй бол эмнэлгийг буцааж өгөхгүй гэдэг ийм асуудал яригдсан. Төр өмчөө хулгайд алдчихад буцаагаад хуулийн дагуу буцааж авахдаа төлбөр төлнө гэдэг ийм асуудал байж болохгүй. Тийм учраас одоо энэ бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж ингээд төрийн өмчөдийн эмнэлэг буцаж ирэхээр болж байна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгаамаа. За ингээд та бүхэнд асуулт өгдөг. За даваа цэрэн гэж тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан энэ үн дээр эрүүгийн хэрэг үүсч авлагтай тэмцэх газар дээр шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэг бол тусдаа одоо шалгагдаад хууль хяналтын байгууллага үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явна. Төр одоо өмчөө авах өмчийн харилцааны асуудал бол тусдаа ингээд шийдэгдээ төрийн өмчтэй буцаж ирнэ л гэсэн. Энэ улсын хур засгийн газраар төрийн одоо өмчийн хувьчлалын жагсаалт гэж батлагддаг. Энэ жагсаалт нэгдүгээр ороогүй. Хоёрдугаар төрийн өмчийн хорооны одоо буюу энэ төрийн өмчийг мэддэг байгууллагын хувьчлах зөвшөөрөл гаргах шийдвэр. Ийм шийдвэр гараагүй. За гуравдугаарт бол Эрдэнэт үйлдвэр тухайн үед бол бас одоо хамтарсан үйлдвэр байсан. За үйлдвэрийн одоо бас өмчийг хувьчлах тухай төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргах ёстой. Тийм зөвлөлийн шийдвэр гараагүй. Үндсэндээ бол одоо ямар нэгэн одоо хууль ёсны шийдвэр бичиг баримтгүйгээр шууд одоо хүн төлөвлөгөө авсан, хувьчлаад авсан юм асуудал. Тийм учраас энэ дээр шүүх одоо ийм процессыг ямар нэгэн асуудал байх ёсгүй гэж үзэж байгаа. За түрүү хэлсэн тухайн үеийн одоо ханшаар 13 оны ханшаар 69.5 тэрбум төгрөгийн энэ
өмч хөрөнгө 50 айлын орон сууцтай авсан байна. За тэгээд дээрэс нь 16-аас 17 онд 12.7 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс бэлнээр аваад буцаага 6.6 тэрбумын төлбөр гэж төлсөн. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн өмчийг үнэгүй авчиад буцаага дээрэс нь дахиж мөнгө нэмж аваад тэр авсан Эрдэнэтийн мөнгөөр буцаагаад өөрийнх нь төлбөрийг төлж байгаа маягтай юм одоо лооврын хэсэг юм багхгүй. Энэ чинь бол Монгол улсад бий болоод оршин тогтноод энэ төрийн өмчийг томдог бүр юм хэсэг бүлэг нөхдүүд байна шүү дээ. Нарийн аргатай схемтэй тийм зарчмаар явж ирсэн асуудал. Энэ онцлог бол одоо түрүүн би хэлсэн үсгийн онцлогоо эмчилгээний төв болгоно. Эрүүл мэндийн яамны харьяалд шилжүүлэх асуудлууд дараагийн одоо процесс нь хийгдээд явна. Олон эмнэлэг одоо эрүүл мэндийн байгууллагууд менежментийн хөгжлөжсэн асуудлууд бий. Гэхдээ тэр одоо хөгжлөлтөд харьцуулахад тэр бусад хөгжлөлтүүд нь хуулийн дагуу явж ирсэн. Энд бол ямар нэгэн хууль ёсны шийдвэр байхгүйгээр шууд одоо шилжүүлж тухайн үеийн Эрдэнэтийн удирдлагууд албан үүрэг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, хувийн ашиг сонирхлоор асуудалд хандсан, хувилдаж үгссэн гэж зөвхөн энэ асуудал биш шүү дээ, тийм. Олон төрлийн өмч бай. Жишээ нь Эрдэнэтийн одоо хүртлийн цементийн үйлдвэр бий. Би өмнө ярьжсэн 1.3 тэрбум төгрөг буюу одоо өнөөдөр бараг 3-4 байрны мөнгөөр бүхэл бүтэн улсын аж үйлдвэрийн ууган голомт хүртлийн цементийн үйлдвэрийг хувьчилж авчираад барьцаагүйгээр хамгийн бага хүүтэй бараг хүүгүй шахуу зээл хөгжлийн банкнаас авчихсан. Одоо өнөөдөр тэр зээл нь 300 тэрбум төгрөг яригдж байгаа шүү дээ. Үйлдвэрийн үнэгүй авчаад дээрээс нь хувьчилж авчаад дахиад ямар нэгэн барьцаагүйгээр одоо хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөг авчихсан. Өнөөдөр төлөлт ямар ч одоо төлөлт хийгдээгүй. Төлбөр тооцоогоо нэхэд очихт нь одоо 2 жиг таслаад аваа гэж сууж ирсэн хүмүүсийн 5 хүн мэдээлэлээр бас харж ирсэн баг тийм. Ийм байж болохгүй. Бид нар одоо иргэд бид одоо орон сууц худалдаж авахд яадаг вэ? 100 саяын байраа 50 саяар үнэлүүлээд банкнд тэгээд 50 саяын зээлэндээ 100 саяын хүү төлөөд тэгээд тэр хүүрийнхээ одоо хүүгийн хүү алдагдал гэж явсаар байгаа бараг 50 саяын зээлэнд чинь бараг одоо 150 200 сая төгрөг төлдөг байна шүү дээ. Байраа тавиад зээл авъя гэхээр зээл олддоггүй иргэдэд. Гурван өмсөө хугалаад одоо ажил хийгээд явж байгаа бизнес эрхлэгчид нь зээл олддоггүй. Болтохоор одоо асар өндөр хүүтэй. Барьцаа хөрөнгө нь бол одоо зах зээлийн үнээс хэд дахин хямдаар үнэлэгддэг болвол хөгжлийн банкнд одоо эрх мэдэлтэй тэгээд одоо ийм сүлжээнд орцсон ийм нөхдүүдийн бизнесийн одоо үйл ажиллагааг дэмжиж байгаа нэрээр хэдэн зуун тэрбумаар нь хүү төлбөргүй барьцаагүй өгчдөг ийм асуудлууд байна. Мэдээж одоо бизнесээ хийгээд явж байгаа олон аж ахуйн нэгжүүд бий. Үйлдвэрлэлчний газраа байгуулад хөрөнгө оруулалт хийгээд ажлын байр бий болгоод шударгаар явж байгаа зах зээлийн хүнд нөхцөл байдал ковидоос шалтгаалсан хүндрэлээс үүдээ төлөлт нь хоошилсон хүн төлөгдөөгүй, зээлийн төлөгдөөгүй асуудлууд бол бизнес одоо зах зээл энэ одоо арчсан нэгэн байдал асуудал. Гэтэл түүний хажуугаар далимдуулаад одоо нэг хэсэг нь тэгж төрийн өмчийг үнгүүдүүлдэг асуудал энэ мэтээр цааш нь байж болохгүй л гэж. Өмнөөс энэ асуудлаар ярьж ирсэн жилийн өмнөөс л ярьсан олон ч удаа ярьсан засгийн газар дээрч бас байр суурь илэрхийлж танилцуулж ирсэн асуудлууд бий. Ер нь хөгжлийн банк бол хөвөлдөний банк юм одоо хууль бус үйл ажиллагааны банк болоод удаж байгаа шүү дээ. Гэтэ энэ дээр ялга салах хэрэгтэй байна. Яг одоо шударгаар бизнес хийгээд төсөл хөтөлбөр хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Үр өгөөж нь хүртэж байгаа. Цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалаад одоо дэлхийн нийт дээрээ санхүүгийн хямралд орсон энэ цаг үед зээл хүүгээ төлж чадахгүй байгаа тэрийг нэгдэн ялгаад түүнийг далимдуулж нөгөө талд нь одоо энэ төрийг жинхэнэ үнгүүдүүлдэг өөрсдөө одоо банк нэртэй баахан схемүүд бий болгоцсон. Тэгээд түүгээрээ дамжуулаад хамгийн хямдхан хамгийн үнэгүй зээлийг авдаг. Зээл нэрээр одоо Монгол банкнаас нь авдаг, Хөгжлийн банкнаас нь авдаг,
буцаагаад ард иргэдэд хэд дахин нугалсан хүүгээр зээл олгодог нэгдүгээр тийм асуудлууд бий явж ирсэн. За хоёрдугаарт бол түүний хажуугаар төрийн банкныхын мөнгөөр төрийнх нь өмчийг одоо хувьчилж байгаа нэрээр үнэгүй авчдаг. Одоо энэ мэдээ эмнэлгийн медипас эмнэлэг байж, дээрээс нь хөтлийн цамтын үйлдвэр байж байна, дархны төмөрлөгийн үйлдвэр байж байна. Үйлдвэр хийнэ гэж авчаад үнэгүй авчаад дахиад одоо үйлдвэрийн нэрээр үнэгүй зээл барьцаагүй авчдаг. Үйлдвэрлэлээс явуулдаггүй, бүтээгдэхүүнээс үйлдвэрлэдэггүй, байгаа баялагийг гадагшаа зөөдөг, эсвэл энэ дотор нь нэг нөгөөтгөр нь одоо эргүүл судалж явдаг ийм тонуулын схемээс салахгүйгээр одоо энэ Монгол төр Монголын ард түмний энэ одоо асуудал бол шийдэхэд хүндрэлтэй. Тэгэхээр хөгжлийн банкны асуудал төр бол төлөхгүйдээ биш, төлдөө шүү дээ. Бизнес эрхлэгчд бол одоо бид нар мэдээлэлээр харж байгаа тийм олон аж ахуй нэгж бизнес эрхлэгчид зарим нь авсан зээлээ одоо тодорхой хугацаанд төлсөөр байгаад ирсэн байдаг. А зарим нь бол төлөвлөх хүсэлгүй байсандаа энэ төлөгдөг байхгүй. Одоо сая ярьсан тэр хөтлийн цамтын үйлдвэр, Худалдаа хөгжлийн банкны тэр асуудал байж байна. Бидний 500 тэрбум орн авцсан. Төлөвлөл хамгийн түрүүнд төлөх. Төлбөрийн чадвартай бол хамгийн түрүүнд чадвартай байх. Төлж чадах тийм одоо үүрэг нь байгаа юм бол байгаа ийм аж ахуй нэгжүүд нь нэг зүрэг өнөдөр төлөөгүй явчих шүү дээ. Тэр энийг одоо ялгаас алгаад тэгээд тэр одоо өчнөө барьцаатайг нь барьцаагүйг нь бол одоо тэр хууль хяналтын байгууллагын нэлээд сайн ажиллаж явах шиг байна. Засгийн газраас ч одоо хатуу үүрэг даалгавар холбогдох байгууллагууд дүүрч байгаа. Тэгээд тэр хүрээнд бас одоо ойрын хугацаанд эхнээс төлөгдөөд эхэлж байгаа гэж ойлгож байна. Энэ бол банкны өөрийнх нь дотоод зохион байгуулалт өгсөн олгосон зээл нь зориулттай байна уу? За мөн одоо хугацаанд зөв ашиглагдаж байна уу? Тэр төсөл нь төлөвлөгөөний дагуу хэрэгжиж гэнэ үү гэдэг дээр явцын хяналт тавьж явах хэрэгтэй. Гэтэл нөгөө төрийн юм өөрийн юм өргүү гэдэг шиг төрийн банкны одоо албан тушаалтнууд нь ирж илээдэг, солигдож ил байдаг. Тэгээд одоо хувийн банк бол явуулсаар угаад хар өвлийн хүүтэнд ч хамаагүй иргэдийг байрнаас нь хөөж гаргаж байгаад зээлээ төлөвлөждөг үстэй. Байрыг одоо хурааж аваад дуулуултанд оруулцдаг шүү дээ. Төрд ийм одоо боломж бий юу бий? Энэ хөгжлийн банкнд ийм боломж байсан уу? Байсан. Харамсалтай нь тийм сэтгэл гаргаагүй, тийм зүтгэл гаргаагүй, тийм хариуцлага байгаагүй. Тийм учраас энэ одоо холбогдох энэ зээл өгсөн, авсан зориултын бусаар олгосон, өгсөн асуудлуудыг ялгаж салгаж хооронд нь одоо бас зөвхөн арга хэмжээнүүдийн авч шаардлага арга хэмжээнүүдийн авч хариуцлагыг тооцох ёстой гэдэг асуудал яригдж байгаа шүү дээ. Украинд үүсэж байгаа асуудлаар Монгол иргэдтэйгээ ер нь холбогдсон уу? Тэдний татан хамтал дээр ямар асуудал яригдж байгаа вэ? Юу гэнэ? Украинд үүсэж байгаа асуудалтай холбоотойгоор Монгол иргэдэд татаж авах уу? За Украин улсад бас одоо цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа. Онц байдал зарласан. За дайны одоо юм нөхцөл байдал үүсч болчихгүй учраас улс орнууд одоо холбогдох арга хэмжээнүүдтэй иргэдтэй холбоотой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж явах шиг байна. Нийтдээ 60 гаруй оюутан залуучууд иргэд Украинд одоо байдаг. Талан шахуу өөрсдөө төрүүлээд хүрээд ирсэн. Одоо 30-аад иргэн бий манай улсын. Өчигдөр гадаад хэлцээний сайд дээр хэлцэж бас тодорхой үүрэг даалгавар өгсөн байгаа. Улсын олонны улс дахь элчин сайдын яам, гадаад хэлцээний яам хамтарч одоо тэнд байгаа иргэдээ яард татаж авах их орондоо ирэх иргэдийг буцаж ирэхтэн дэмжлэг туршилтаа үзүүлэх арга хэмжээ яралтай авахыг зохион байгуулахыг өөрсдөө нь холбогдох юм үүрэг даалгавар өгсөн байна. За өөр юм асуудал